Манайх Ховд аймаг болон Моинко компани хамтран ажиллах гэрээн дээр хоёр зүйл заалтыг нь фокуслаж аваад мониторинг хийж байгаа. Нэг нь болохоор компани эрх үүрэг, нөгөөх нь болохоор орон нутгийн хөгжлийг дэмжих гэж байгаа. За орон нутгийн хөгжлийг дэмжихэд нь болохоор 2014-2015 онуудад олборлсон нүүрснийхаа хэмжээгээр Ховд хөшөөт хөгжил сан гэж байгуулад тухайн Ховд хөшөөт хөгжил санд бол мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх байсан. Гэвч тухайн гэрээ байгуулагдах үйл явцад төрийн байгууллагууд маань төр захиргаа маань одоо хариуцлагагүй хандсан бидний мониторинг хийх явцад харагдаж байгаа юм л да. За Моинко компани бол 200 сая тонн нүүрс олборлоод Ховд хөшөөт хөгжил санд 300 сая төгрөгийг байршуулна гэж гэрээндээ зааж өгсөн байгаа юм. Мэдээж тухайн нүүрсний хэмжээ өсөх тусам Ховд хөшөөт хөгжил санд төвлөрүүлэх мөнгө орлогын хэмжээ нь нэмэгдэх байсан. Гэвч жил 6 сарын хугацаанд Моинко компани маань 187 сая тонн нүүрсийг бол гадагш нь гаргасан. Тэр нь бол гайлын бичгээр одоо бидэнд ирсэн мэдээлэлээр бол тодорхой байгаа юм. Тэгээ ботхоор манай төр засгийн удирдлагууд одоо тухайн гэрээ байгуулах үйл явцад маш хариуцлагагүй хандсан. Мэдээж Моинко компани, уул уурхайн компани бол өөрөө жилд хичнээн хэмжээний нүүрс олборлох вэ. Техник эзэн засгийн үзүүлэлт үндслээ бол өөрсдөө боловсруулаа гаргацсан. Тэр тооцоо гаргацсан. Гэвч манай төр засгийн удирдлагууд одоо тухайн гэрээг батлах үйл явцад оролцсон хүмүүс бол энэ асуудал дээр бол огт анхаарч үзээгүй. За энэ компани жилд 200 мянган тонн нүүрс үйлдвэрлэх одоо олборлох хүчин чадал байна уугүй гэдгийг харгалзаж үзэхгүйгээр одоо тухайн гэрээг байгуулсан байна. Тэгэхээр тэр Ховд хөшөөт хөгжил санд одоо төвлөрүүлэх хөрөнгө бол энэ жилдээ бол төвлөрч чадаагүй. Бидэнд хамгийн сүүлд ирүүлсэн мэдээлэлээр бол 187 сая тонн нүүрсийг одоо гадагш нь гаргасан гэсэн мэдээлэл байгаа. За мөн орон нутгийн хөгжлийг дэмжих гэдэг зүйл заалтан дээр бас нэг давааштай хэрвээ тэр зүйл заалт хэрэгжих юм бол орон нутгийн хөгжилд тухайн одоо орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралд чухлаар нөлөөлөх үүснийг заалт байгаа. Тэр нь болохоор бараа ажил үйлчлэгийг нийт 50-аас доошгүй хувийг орон нутгийн үйлдвэрлэгч жижиг дунд бизнес эрхлэгчдээс худалдан авах тухай заасан байгаа. Гэтэл энэ зүйл заалт өнөөдөр амьдрал дээр бас л хэрэгжээгүй байдалтай явж байгаа. Бид мониторинг хийх явцдаа энэ тухайн мэдээллүүдийг одоо бүгдийг илрүүлж гаргасны дараа нөлөөллийн ажлуудыг бол ерөнхийд нь хийж авахар төлөвлөж байгаа. Өнөөдөр бол бид мэдээлэл цуглуулсан мэдээлэлтэй анализ, дүн шинжилгээ хийх үйл явц дээр л яг төвлөрөөд байгаа. За мөн төрийн байгууллагуудаас мэдээлэл авахд маш хүнд байдаг. Төрийн байгууллагууд одоо мэдээлэл энэ бид нар одоо Ховд аймаг Моинко компани хамтран ажиллах гэрээнд мониторинг хийж ийн гэж гээд танилцуулахад хувийн хэвшил мөн төрийн байгууллагын зүгээс одоо бидний ажлыг муучлах гэлээ гэж ойлгож байгаа болохоор бидэнд мэдээлэл авахд бас нэлээд хүндрэлтэй. Тэгэхээр нэгэнтээ л Ховд аймаг Моинко компани хамтран ажиллах гэрээг үзэгдчихсэн тухайн гэрээ нь одоо хэрэгжилт нь хангалтгүй байгаа ч гэсэн энд компани зүгээс болоод Ховд аймгийн зүгээс эрх үүргээ хүлээгээд явж байгаагийн хувьд бол бид зарим нэг одоо фокуслаж авсан зүйл заалтаа хэрэгжүүлэхийн тулд тухайн одоо орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг хийн. 3 өдрийн сургалтаас бол маш олон зүйлийг мэдэж авсан. Тухайлбал одоо гэрэний олборлох салбарын гэрэний одоо төрлүүд гэж ямар төрөл байх вэ? Мониторинг хийхдээ ер нь ямар одоо зүйлийг чиглэлийг баримталж хийвэл зүгээр вэ гэд. Тэгээ өнөөдөр Амир багшийн маань ярьснаас миний ойлгосон хамгийн гол зүйл бол бид мониторинг хийхдээ хин нэгний эсрэг биш. Тухайн одоо төр засгийн байгууллага хяналтаа тавьж чадахгүй байгаа ч гэсэн төр захиргааныхаа байгууллагатай бид нар бас хамтарч ажиллах хэрэгтэй байна. Мэдээж одоо хамтран ажиллах гэрээ байгуулсны хувьд бол төр захиргааны байгууллага ч гэсэн энэ гэрээг хэрэгжүүлэхийн төлөө бас бидэнтэй нэг дуу хоолой, нэг чиглэл, нэг зорилгын дор нэгдэж ажиллаж чадах байх гэж би